Үндэсний давхар даасан төлөв компани бүртгэл санхүү төлөвлөлийн газрын дарга зарим уулзсан Монгол улсын ерөнхий ухааны үндэсний Монгол улсын төрийн олон медалаар шагнал тухай хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн болонгоор дэшиг чавын зоригт сангийн яамны хөгжлийн хөшөлт дэлгүүрт өчрийн зөвлөг хийлээ. Улсын давын баяр хөтөлбөр Бизнесийн татварын дадлын захиргааны эцсийн захиргаа хүний нөөцийн асуулт хариулсан татварын улсын байцаагч Аниагийн өнх баясгалан Монголын өргөний бие төлөвлөлт компани Хямрал суултны газрын захирал. Банкын их сайхан Үнэт заасны төвлөрсөн хадгаламжийн төв хязгаартай хүн хариуцлагатай компани гүйцэтгэх захирал. Арчаагийн дан төмөр Төрийн банкны санхүүгийн газрын гадаад төлбөр тооцооны хяналтын нэгтгэн боломж. Өчигдрийн хөлгийн баян мөнгө өмнөд аймагт Жилийн банкын захиргааны газрын дарга. Автын намдар болонгоо одоогийн удаа сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга. Санхүүгийн яамны Гайдын газрын санхүүгийн үйлчлэлийн гайдын өвчний байцааг. Өгүрийн багтдаг санхүүгийн нөлөөний төлөвлөлтийн төв улсын төлөвлөлтийн газрын зөвлөг. Анжилсын амбо хэлма Төрийн банкны Ууранда самбарын хармор оюун тооцооны төвийн захирал. Хөдөлмөрийн хөдөлгөөнөөр
Магдалины Наран Баатар 한국인 мэдээллийн технологийн төв улсын төсөлтүүдийн газрын захирал. Эйпортын хорт бүрэн үнэн цаасны төлөв хангалтын төв хязгаарлагдсан хариуцлага компани хүний нөөцийг ажилтдаг. Башболтын эрх болдог. Гайдын ерөнхий газрын гайдын улсын ахлах байдлаар Үнэн ямтын доллар зүрх үндэсний давхар даасан хөлбөс компани Андроактер. 한국의 우리 사회에 남은 아스펙트들이 있습니다. 한국의 대기를 한국에 남은 음식을 지키는 매니저 Зэрэг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн ерөнхий Монгол улсын ерөнхийлөгчийн зарим 2022 оны 7-р сарын 11-ний өдөр дугаар 159 төрийн ордон Улаанбаатар хот Эзэн богд Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах тухай. Эзэн богд Чингис хааны суу алдан агуу их дүүхэн үйл гэлийг сурвалжлан суддаг, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээлдэх, алдаршуулан мөнгөжүүлэх, төрч ёсны үнэт төвийг бэхжүүлэх, эвлийг батлах үүднээс Монгол улсын үндсэн хуулийн 34-р зүйлийн нэгдэх хэсэг, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэгдэх хэсгийг тус үндэслэн зарилэг болгох. 1. Эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр эрхэмлэн дээлдэж төрийн ордонд залсуугаа. 2. Төрийн бүх байгууллага Монгол улсаас хэдийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүх шатны сургуулийн байгууллагууд эзэн богд Чингис хааны иш хөргийг дээлдэн залсуугаа. 3. Монгол хүн айлуул бүр эзэн богд Чингис хааны иш хөргийг эрхэмлэн зааж дээлдэн шүтэж байхыг уриалсуугаа. 4. Монгол хүн бүр их Монгол улсын гал боломжийг сахиж буугаа үнэ хумсарлан эзэн богд Чингис хааны суу алдан үйлдэл бэлэг сургаалыг эрхэмлэн дээлж даган мөрдөж төрч ёсны үнэт зүйл өв соёлыг бүр хоочтой өвдүүлэн үлдээж эвлие сахин баталдаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсуугаа. Зарилэг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцүү. Баярлалаа. Эрхэм хүндэт зочдыг суудлаанд оруулахыг хүсэж байна. Одоо санхүүгийн салбарын хандаж Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцүүг үг хэлнэ. Эрхэм хүндэт ерөнхийлөгчийг энд төрж байна. За улсын орныхоо хөгжил дэвшлийн тулгуур баг нь болсон
эдийн засгийн бодлогыг боловсруулагч, хэрэгжүүлэгч, эрхэм хүндэт санхүүгийн салбарын ажилтан албан хаагчид та бүхэнтэйг өнөөдөр уулзж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Өнөөдөр манай улс орны хөгжил төвчдөө одоо бүхий сайхан 7 настай зориулсан манай алдарнууд, аюулнууд манай Ахмад сангийн сайдар манай сангийн яамны одоо энэ санхүүгийн салбарын одоо ахын зөвлөлтүүд маань төр нийгмийн зөвлөлтүүд маань сүлжээ хийх одоо чин сэтгэлээс баярлж байгаагаа хэлье. Та бүхэндээ улсуудаа нас сайн сайхныг хүсэж байна. Улсын орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулсан татварын ерхий газрын төрийн засаг удирдлагын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Усан цэргийн бямд орж сангийн яамны ахмад ажилтан чулууны алтан цэцэг үндэсний давхар даатгах хувьцаат компани бүртгэл санхүүгийн төлөвлөлтийн газрын дарга Чимэд орчрын соронзон болнарт Монгол улсын гавьяат эдийн засаг цолыг олгож байна. Баагийн бүтэц хүмүүстийнхээс хичээнгүйлэн хөдөлмөрлсөн гавьяат үзэгдлийн өндрөөр ундан Монгол улсын гавьяат хэмээх энэхүү эрхэм хүндэт цолоор шагнан энэхүү алдаршууллаа. Эх орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд цол олон медаль хүртсэн эрхэм хүндэт та бүхэнд төр төмнийхөө өндөр итгэл, өргөн хөндлөлийг хүртэж ажил амжилтаа улам баттгах алдар цолоо бодроож явахын үлдээтэй сайхан өрөөгийг та бүхэнд өргөн төвшүүлж байна. Мөн та бүхний гэр бүл, өр хүүхэд хамт олонцсон сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дахин өнөөдөр та бүхэнтэйгээ Монгол улсын эрхлэгч, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, төрийн тэргүүний бас бодож хангаж явдаг асуудлуудаар та бүхэнтэйгээ бас өнөөдөр хэлэн далангуй сайхан ярилцъя гэж урьж юм аа. Улсынхаа эрхлэгчийн урьдчилан хүлээж авч цаг гаргаж ирсэн нийт ажилтан албан хаагчдаа бас баярлж байгаагаа илэрхийлье. Улсын гадаад дотоод асуудалтай холбоотой зарим нэг асуудлууд ярих учраас энэ дээр одоо ямар нэгэн шийдвэр хийх тав хүнтэй үлдээ. Төр улсад бас одоо нууц зүйл байдаг. Өдөр айл гэр бүл байдаг гэдэг ч одоо энэ жоо тав хүнтэй харагдаа байна.